За сайн байцгаана уу? 5 дахь өдрийн бичлэгээр уулзаж байна. Өглөөний цайгаа уугаад за сахар, жуус, арих, тамхи, гурил хасаад 5 хоног. Тэгээ одоо л яг миний нөгөө наадмаар тэг 5 хоног ийдсэн нөгөө уушуур бууд салаад маань шингээд одоо тэр саяын тэр наадмаар 5 хоног ийдсэн нэмсэн жингээ одоо хасаад буцаад хэмжиндээ өмнөх нөгөө наадмаас өмнөх жин дээрээ ирсэн. Тэгээд сүүлийн хэдэн жил бол би ерөөсөө сүүлийн 6-7 жил дандаа 70-аас дээш байсан. За тэгээд жирэмслээд бүр 80 кг-тай жирэмслээ. Тэгээд бүр 100 кг болж төрсөн. Тэгээд төрснөөс хойш бол эхний 2 жил бол буцаад 80 болсон. За тэгээд дараагийн 3 дахь жил дээр нь бол 80-аас доошо 75 руу орсон. За тэгээд 75 дээрээ бол ингээ бүтэн жил гацсан. Тэгээд сая бол өмнөх удаагийн 30 хоногийн бичлэг дээрээ 77-оос 6 ил хасаад 71 болсон шүү дээ. Тэгээ одоо дараагийн одоо энэ 30 хоногийн челленж эхлээд 5 хоног жин 6-гийн 5-аар орсон байна. Тэгээ наадмаар эзэн жингээ хасаад тэгээд өнөөдөр 69.9 тэгээд жин харлаа. За тэгээд 6-гийн 5-аар орж ирсэн мэдрэмж сэтгэл бол их сайхан байна. Тэгээ та нартай бас тэрнээс гадна өөр бас нэг чухал мэдрэмж байна. Би одоо бүтэн жил арх бол ерөөс бүтэн арх пив огт бүтэн жил уугаагүй. Тэгээд бурхны шашны сургаалтай учирснаас хойш бол ерөөсөө бурхан багш бол өөрөө хэлсэн байт юм байлээ, тий? Арх ууж байгаа бол миний шав биш ээ гэд. Тэгээд би бол бурхан багшийн маш их хүндэлж биширдэг. Тэгээд ер нь л архинаас гарах хэрэгтэй юм байна гэж бодсон. За тэгээд ингээ арх уугаагүй ингээд пив уугаагүй, алкогол ерөөсөө уугаагүй ингээ бүтэн жил болоход надад одоо би ингээ гайхаж байгаа байхгүй. Би яагаад өмнө ингээд арх уугаал, сохтуурал, тэгэл мөнгө төрөвч янз бүрийн юм цүнх мөнгө ингээл гээгээл унж бүдэрч хөл гараа шалтлаа. Тэгэл хэрүүлж одоо элдв хэрэг төвөгт орооцолдчих гол ингээд хайртай дотны хүмүүсийнхаа санааг зовоогоо л яваад идэг гэсэн юм л та гэд ингээд бас өөрийгөө гайхаж байна. Аргагүй бас залуухан жоохон ч үж тэнэгч үж өстэй нөгөө юм мэдэхгүй гэдэг шиг те. Тэгэд ингээд одоо бол ингээд арх уухгүй ингээд бүтэн жил болоход маш гоё ухаан санаа, сэтгэл санаа тарих толгой чинь ингээд нэг хэвэн эрүүл ингээд согтон, шартан, мартан агсан тийм юм ерөөсөө байхгүй ингээд айгүй гоё юм. Тарих толгой цэвэр тунгалаг байгаа байхгүй юу? Тэгээд тэгэл тэр арх пив уухаар чинь нөгөө шартаж 1-2 хоног алтна. Маш их мөнгө үрдэг. Тэр чинь одоо нэг орой 200-300 мянган бол зөвөр өлхөн үрж байгаа шүү дээ. Тэгэл ямар ч утгагүй санагдчих байгаа байхгүй юу? Тэгэд тэр арх ууха болсон хүмүүсийн хамгийн хэцүү юм нь юу байдаг вэ гэсэн чинь тэр нөгөө нэг сошиал холбоо байдаг гинэ. Одоо нөгөө нэг хэмтэй нэг найз нөхдийн нөгөө ажиллаа бүтээд гэдэг ч юм уу гэдэг чи Монголд нэг тиймэрхүү яриа байдаг шүү дээ. Нийлж арх уудаг тий. Тэгээд нийлж арх ууж нөгөө ажиллаа ярьдаг. Тэгээд тэр эдэр чинь юу байсан юм бэ наа? Хизээч чи ихэнх найз бол биш. Хоёрт болвол тэр бүтээгээд байгаа тэр ажил нь юу яа?
Яг нь ойрын хэдэн жилдээ үр ашиг өгөөд байгаа юм шиг боловч ер нь халуураа урт хугацаанд болвол тийм сайн юм авчрахгүй байна. Ардуураа юм нүгэл болоод байна, хилэнц болоод байна. Дандаа нэг юм шунлын залны яаж нэг тарих толгойг нэргүүлж арх уулгаж хүүхэн шуухан одоо юу байдیں۔ Ингэж яагаад нэг гарын үсэн өсөг зурулчих уу гээл нэг юм аюу яасан худлаа долгонсон тийм муу хүмүүсийг өөртөө татаад байна. Тэгэхээр тэгж ажиллаа бүтээж тэгж найз нөхдөд олох хэрэггүй. Тэгээд ингээд арх уухгүй ингээд байхлаар яг эхний ээлжинд ингээд тэг хүний жинхэнэ найз нөхөд бол хүний сэтгэлд ингээд хамтлан явж идэг. Мартагддаггүй одоо миний зөндөө сайхан найз охтууд маань байна. Эргээл холбоотой Монголд очихлаараа би уулздаг. Тэгээд сэтгэл зүрхэнд ингээд байнгын л хамт явж идэг. Алга болдгоо. Арх чамаагүй арх уухгүй л чамтай найзлахгүй гэдэг байгаа хүмүүс бол найз угаасаа биш, анханасаа биш. Ашиглаж байгаа байхгүй чамааг. Зүр уйдаага гаргаж байгаа байхгүй юу? Тийм хүмүүстэй угаасаа найзлж уух хэрэггүй. Тэгээд тэр сая сүүлд одоо би ингээд тамхинаас сая өнгөрсөн 30 оны жайланч дээр гарцаа одоо ингээд нэг сар болох гэж байна. Тэгээд мэдээж хаяа тамхи татмар санагдах тийм үе гарч ирж байна л да. Ялангуяа сая нөгөө нэг хуушур мушур идэл ингээл айгүй хийдсэн чинь ингээл нэг тамхи татаад суумаар санагдаж байгаа байхгүй. Тэгээд гү бич тамхи татахгүй өөртөө амлцсан шүү дээ. Би өөрөө өөртөө удлаа ярихгүй шүү дээ. Тэгээд тамхи татаагүй. Тэгээд тамхи татаагүй тэгээ өнгөрцнийхаа дараа нь ингээ өөртөө амар баярлалтай юм билээ. Өөх би ч чадчихлаа шүү дээ. Тамхи татмаар ингээд тэр чинь ингээ нэг хэсэгхэн зур юм 2-3 минутын л тийм хүсэл ингээ төр зурдаа төрөөл тэгэл ингээл байхгүй болчтой. Тэр хооронд ингээ тамхи татахгүй ингээ төвччих юм бол тэгэл дараа нь би чадчихлаа шүү дээ. Тамхи татахгүй байж болж штэ гэдэг амар баярлалтай юм билээ. Тэгээ одоо бол бүр би ингээд юу яаж байгаа байхгүй юу? Гайхаад байгаа байхгүй юу? Яагаад өөрийгөө энэ биерүүгээ тэр их амар өндөр гараацтай арх жин юу лээ? Текила дээр уугаал тэгэл пив дээр уугаал амар тараалал угаасаа амар их батан гараал тэгэл тэр тамхи татаал угаасаа тамхи татаа тэр арсны нүхжилт батганууд бүр ингээд мухаа гараал тамхич юус амар батгашуулдаг. Тэгэл сэтгэл санаа ингээд нэг чихлаад ингээл идээд тахлаар чинь сэтгэл санаа ингээл амар амгалан савлал байт юм бэлээ. Тэгээ одоо нөгөө сахараа хасаад, тамхиа хасаад архинаас бүр ингээ гарцсан чинь амар гой тайван болж байгаа байхгүй юу? Арай ирүүл, ухаан санаа чи ирүүл, бие хаачин чи ирүүл, сэтгэл санаа чинь сайхан тогтвортой. Тэгээ илүү зүйтэй хайртай дотны энэ өөрөө хөөхд хань ээжил сурч хөгжөхдөө энерги зарцуулж сайжирч ин амьдралын чанар сайжирч ин нойр сайжирч ин энэ биеийн илүүдэл жин хасагдж ин арсаа будаад ах бараг шаардлагагүй болж штэ. Өмнө чи ингээ маш их батг гараал ингээл өрчлөө улаан ярэ болцсон юм чинь бодохгүй гэд яах юм. Одоо бол ингээд сайхан батганууд нь хатаад тамхи тэтгэхгүй болохоор хүчлэлт нь багасаад нөгөө сахар идэхгүй болохоор ингээд илүүдтэй давхараа өөхнүүд чинь ингээд багасаад заавал будаад ах шаардлагагүй болж штэ. Тэгээ эн чинь яг нөгөө нэг натурал юу гэх жинхэнэ байгалийн гэдэг шиг байгалийн гоо үзэсгэлэн чинь ингээд тодорч гарч ирж байгаа байхгүй юу. Тэрнээс тэр хиймлэр ингээл
элдвийн тариа мараа, элдвийн будам модог, элдвийн ингээл силикон ингээл хийгээд ах шаардлагагүйгээр ингээ байгалаасаа зүгээр эрүүл байгаа хүний тэр сэтгэл санаа тогтвортой тайван байгаа хүн чинь ингээд гэрэлтэж байгаа байхгүй бүр ингээд арьс чинь ингээд гэрэлтээд бүр дотроосоо гэрэлтээд тэгтэл ингээл арх таймах хэрэглээл амар буруу зуруу хаалтай унтаж амрахгүй муу сэтгэл санаатай бөөн ингээл ийм стресстэй байхад бол гिचнээ сайхан будаг нэлээд гिचнээ үнтэй Шанелын зүнх мөнгө тэр гоо сайхны силикон шахаад нэмэргүй байгаа байхгүй юу? Цаанаа л нэг тэр нэг энерги нь ингээд мэдрэгдээд идэг хүнд. Тэгэхээр ерөөсөө бурхан багшийн хэлдэг бол угаасаа үний юм билий. Арх ууж байгаа хүн бол миний шав биш ээ гэд. Арх пив ерөөсөө ямар ч хэрэггүй. Тамхич гэсэндээ хинт ч хэрэггүй. Зүгээр мөнгөний гарлагнууд зүгээр өөрийгөө хог руу хогийн сав болгож байгаа байхгүй. Хотоодоо хогийн сав болгож штт. Уушгаа хогийн сав болгож байна. Тэр балиар тамхины ишнүүд ингээ хогийн савнд газар ингээд хайцсан байхад ямар муухай харагддаг вүлээ те. Яг тэрнтэй адилхан. Та тэр тамхиг ууш руугаа хийгээл энэ. Хотоод руугаа тэр архийг хийгээл энэ. Таны хотоод гиз уушиг дотоод элэг дэлүү чинь юу болж байгаа вэ? Тэр хогийн савнаас муухай болж байгаа шүү дээ. Үнэр та нар өвчлөл авах юм байхгүй. Тэгээ гаднаас нь мянган сайхан торгон морог өмсөд чигтэйхэн ганган дээлмэл алт малт зүгээд ямар ч нэмэргүй тэр илхий хайрал, уушгаа хайрал, хотоодоо хайрал. Тэгээ анх дотроосоо ирүүлжээд ирэх юм бол хүч барах юм өмсөөгүй байсан ч гоё харагдана нэрэ шүү. Ингээ нүрэ будахын ч хэрэг алга шүү. Арьс бүр ингээ гэрэлтэд байцтай гэрэлцээ. За. Тэгээд маргаашийн бичлэгээрээ уулзъя. Баяртай. Амжилт хүсье. Сайхан шийдвэрээ гаргаад сайхан бод. Арх уугаад би ер нь юу олж хажлаа? Тамхитад би ер нь юу олж хажлаа? Энэ дэлгүүрээр зарж байгаа энэ үнэтэй жихэр чиглаад энэ хэрэгтэй хэрэггүй амттай эдрийг энэ кола моло уугаад би юу олж чадсан? Юу ч олж хажаагүй. Өвчлсөн, хөгшөрсөн, батг гарсан, ядуурсан, хайртай дотны хүнээ алдсан. Тэр кола уугаад яс чин ширэгдсэн. Эрүүл мэнд чинь муудсан. Тэнд ямар сайхан юм байхгүй. Тэрийг сайхан ингээд бодож жагаад тэгээ шийдвэрээ гаргаад тэгээ надтай хамт 30 хоног гэд шууд ингээд эхлээрээ. За, баяртай амжилт хүсье.